Ихэм сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Миний өчүүхэн суугаар минь зочилж, бяцхан хэдэн өгүүлгийг минь сонсон, лайк дарж, саб хийн, хувь чатаар минь олон сайхан урмын үг сэтгэлийн дэмжлэг өгсөн сонсогч та бүхэндээ маш ихээр баярлалаа. Хэсэг хугацаанд эмчилгээтэй байгаад олон өдрөөс өгүүлэг оруулж чадаагүй минь уучлаарай. Өнөөдөр гэнцэдүү бороод олон хүнд таалагдаж, олон хүн сонсныг хараад маш их итгэл, урам зориг, эрч хүчийг авч улам цаашаа шантрахгүй тэмцэх ёстойгоо ойлголоо. Сонсогч та бүхэн маань ч гэсэн зорилгынхаа төлөө явж байгаа зам чинь дардан биш байлаач шантралгүй, өөртөө итгэлтэй өөрийгөө үргэлж хурцлан зорьсон бүхэндээ саадгүй хүрэх эрч хүч, урам зоригийг та бүхэндээ хайрлая. Ингээд өнөөдрийн энэ сайхан өдөр өөрийн сэтгэлдээ тээж, зүрхэндээ шингээж явдаг. Гунгийг минь үргэн надаа урам зориг нэгийг бодогдуулан сургамж өгдөг өгүүлбүүдээсээ хэсэгчилж та бүхэндээ хүргэх гэж байна. Та бүхэнд минь таалагдвал манай сувгийг лайк дарж, саб хийн, хонхоасан илүү ихийг сонсон биднийг дэмжин хамтдаа зорилгынхаа төлөө зогсолтгүй урагшилцгаая. Үргэлжлүүлээд өгүүлгийн хүлээн авч сонсоорой. Өнөөдөр та бүхэндээ өөрийн сэтгэлийн өөрт хадгалж явдаг өгүүлбэрнүүдээс төвөрлөн амласан ёсоор 5 өгүүлгийг сонсогч танд хүргэх гэж байна. Ингээд 5 өгүүлгийн нэгт хүргэх өгүүлэг маань сургамжид богино өгүүлэг. 2017 оны 3 сарын 23-нд нэг залуу бизнес нь бүтлгүйтэж өрөнд орсоор ямар ч гарцгүй байдалд оржээ. Зээл олгогчдоос зүхтагч газаргүй болж бараа нийлүүлэгчд нь төлбөрөө нэгсээр байж. Тэр цэцэрлэгт хүрээлэнд шанаагаа тулан яаж компаниа өрнөөс гаргаж дампуурлаас аврах тухай бодож байв. Нэг хартал өмнө нь настай өвгөн ирсэн байлаа. Та ямар нэг зүйлд их санаа зовсон харагдаж байна гэж өвгөн хэлв. Залуугийн яриаг бүгдийг нь сонсож дуусаад өвгөн түнд ийхүү хэлжээ. Би танд тусалж чадах юм шиг байна. Залуугаас овог нэрийг нь асуугаад чек бичээд гараа сунгав. Энэ мөнгийг ав. Яг жилийн дараа хоёлаа энд уулзаад та надад мөнгөө эргүүлж өгөхөд болно гэж хэлж. Тэр буцаад ирсэн чигээ хурдан явж алга болов. Гартаа байгаа чекийг уншиж үзтэл $500,000 гэж бичээд Дижон Рокфеллер буюу тухайн үеийн дэлхийн хамгийн баян хүний гарын үсэг зурагдсан байх нь тэр. Асуудлаа ганцхан хоромд шийдэж болохоор боллоо гэж залуу баярлав. Гэвч дараа нь чекийг цепэндээ хийж дүгжих санаа төржээ. Тэр чек байгаа гэсэн ганц бодол түүнийг бизнесээ хадгалах арга зам бодож олох хүчийг өгсөн байна. Сэтгэл санаа нь өөдрөг болж ажилдаа идэвхийлэн орсны дараа хэд хэдэн удаагийн ашигтай ажил хийгдэж хэдэн сарын дараа өрнөөсөө гарч цаашид ашигтай ажиллаж эхэлжээ. Яг жилийн дараа залуу өвгнийг цэцэрлэгт хүрээлэнд хүлээгээд сууж байлаа. Тохирсон цагтаа өвгөн ирж залууч огт хэрэглээгүй чекийг өгч өөрийнхөө амжилтын тухай ярих гэтэл нэг совилогч бүсгүй гүйж ирээд өвгнийг бариад ав. Ашгүй би таныг барьлаа. Танд саад болж өмүүлээгүй зү. Тэр үргэлж гэрээсээ зүхтаад өөрийгөө Дижон Рокфеллер гэж яриад явдаг юм. Залуу гайхшран зогсов. Бүтэн жилийн турш тэр маш ихээр хичээж бизнесээ аварч өргөжүүлж байхдаа өөрт нь хагас сая доллар байгаа гэдэгт итгэлтэй байсан билээ. Түүний амьдралыг өөрчилсөн зүйл бол мөнгө биш болохыг гинэт ойлгов. Тэр бол одоо байгаа бүхэнд хүрэх шинэ хүч, сэтгэлийн тэнхээг өгсөн шинээр өөртөө итгэх итгэл нь байсан билээ.
Сэтгэлд хоногсон сургамжит өгүүлбүүдээсээ төвөрлөн танд хүргэлээ. Та илүү ихийг сонсохыг хүсвэл манай сувгийг лайктаарч, саб хийж, бусадтай түгээж биднийг дэмжээрэй. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.